Бичлэгтэй давтай мөрөл анукадори бин забын өдөр төрхөр имлэг явна. Сэтэл төр төрхөр болсон. Манай хүүхдийн төлөв нөгөө хэмжээс арай жоо том байна гэд тэгээд өөрөө өвдчихвэл өөрөө очиж гэсэн чи өвдөгөө явуулах. Сэтэл тэглэхээр одоо явж байна. Жоо хайцтай байна. Өөрсөн зөвхөн нарны тосоод өрхөөл явчих гэж бодож байна. Өөр илүү дотор өсөлтөд тийм яхав. Бичлэгээ сайн хийх хичээнэ ямарч байсан. Бүгдээ хамтдаа миний төрөлтийн блогтой хамтаагаарай. Заанайлуур нэг иймэрхүү байна. Ямарч имлэг дээр ирээ. Тэгээд өглөө зүрхний бичлэг гэдэг бахан хийлгэж байгаа. Тэгээд эмчийн хөдөлгөөний хийлээ сая бараг нэг цаг унтчихлаа. Одоо хүртэл эмч нь орж ирээгүй нь бол би өглөө ирэл шууд сэлтэлтэй хийлгэх гэж утсаж ирээгүй. Өөрөө ч гэжтэй энэ хальт тасалгаа юм ятуу би нэг юм орон бир за сая ихний сэтгэлд баллоноо тавиулчихлаа. Баллон нь одоо энэ зургаар гаргаж байгаа. Нэг иймэрхүү тийм байх усаа дүргээд тэр нь бол бас 2-3 см бараг нэгтцээ байсан юм шиг байна. Одоо бол 30 секунд орчим амар өдөөл 2-3 минут жоо амраал нэг тийм хөвлөө. Сайн нэг жоохон хоол ирээд миний идэх хоол биш байна. Тэгээд ямарчсан хэнэс нэг ажир хацж байгаа тэгээд бич байна. Одоо амар өдөртөл хаалт үйл жоохон ивэлж байна. Сарын тэмдэг шиг. Тэгээд хэрвээ далтаа үзүүлэх байггүй байвал гарч алхах гэж бодож байна уусаа сайн алхах хэрэгтэй гэж байна. Энэ ингээд дараад гэрласаа тийм байлээ. Энийн дараад meet wife гэдэг дуудана. Тийм байна. Баллонтой алхахыг сайн алхуул сайн гэж алхаад явж байна. Алхаад л явж байна. Савны амсар сайн нэгдээд энэ баллон гайг үйлчлээсэ гээд ямар газар алхах юм гээд ийм бөө модтой. Оройн хоол ирлээ. Ийм шүлэн. За энийг хоньим хоол талах тэгээд десерт оранж жуус. Иймэрхүү юм уу ч та. Дэлхийн хоолнд. За одоо би шүлэн уух гэж байна. Одоогийн байдлаар би ер нь бол нэг ихний сэдэлд тэгэл яваад байгаа. Энд ч гоё шүлээ. Дотор бүр амар андуу шашлуу байцаа өгөрчий юм аюугаа амттай. За одоо л 29:40 болж байна. Би 11 өнгөрөөгөөд баллаа наахуулах. Тэгээ сая орж ирээд ийм пластикын зүү тавьсан. Тэгээ бас нэг тарэ нэг тавьсан. Тэгээд хэмжээсэн
баллан ахуулчаад тэгээд гайгүй сайн унтаж амрах хэрэгтэй болохоор унтаж амрахад туслах тийм юм ойлгож олгоно гинэ. Тэр нуучиг л бодж байна. Тохондоо тиймэрхүү байна. Баг зэрэг нөрөө болон доотлын эцний доотлын хэсэг ч юм бэл. Нөрөө хэвлээ. Тэгээс дээрс хэрэлж байна. Сарын тэмдэг хөдөлж байна. Тэгтээ бүр амар биш. Өглөө яг тавихад баллоноо тавихад бол амар өвцөн. Тэгэл арай гайгүй болол. Тэгээд хоёр цуудаа барыг эмнэлгээд нэг нь бол бараг бүтэн тойроо, нэг нь хагасдуу тойрох маягаар алгасан. Сая орж ирээд баллон аваад ингээ хоёр талтай ингээ ийм устай юм шар шиг мэдсэн байхгүй. Тэднийхээ усыг суулж аваад дараа нь баллоныг тавьсан баллоныг татаж гаргаад тэгэнгүүтээ юу гэдэг юм бэ л та. Эмчин орж ирээд хэдэн сантиметр нэгдсэн үнэт юм байна. Тэгээд минийх болохоор сая 4 сантиметр орчим нэгдсэн байна гэдэг чинь. Тэгээд юм чээс одоо нэг сайхан унтаж амраад тэгээд маргааш өглөө 6 цагт усын хагална гинэ. Хүчээр. Тэгээд усын хаглал юу бүжинхэн өвдөлт ирэх байх гэж бодож байна. Өнөөдөр ингээ сая өвдөдөөс нь бол үуч биш гэдэг чинь. Тэгээд шүн сайн унтаж чадахгүй байхгүй юу? Тэгээд надад тийм sleeping tablet өгсөн сая. Тэгээд нэг зүгээр хөхгүй ингээд он сар өдөр төрсөн сар өдөр болон нэр бас асууж иж өгт юм байна. Бас нэг 51 болж байна. Тэгээд маргааш өглөө 6 цагт усаа ахлуулна. Тэгээд шөнө бол 2 цаг тутамд орж ирж хүүхдийн зүрхний цохилт энэ төр юмыг шалгана гэж юм. Тэгээд ямар ч гэсэн одоо ингээд унтаж амраа та. Ганцаараа өрөөндөө ч гэсэн юм ганцаараа олцсон. Энэ зөвшөөний цааныг ор байгаа хгүй юу. Тэгээд тэр намаа өглөө ирэхэд бол хүмүүс байсан, хүүхдэд төрүүлсэн. Тэгээд хүүхд нь жоохон амируулаад тэгээд ер нь бол нэг тустай ганцаараа байх өрөөнд оруулаад аваад явах шиг болсон. Өрөөндөө бол ганцаараа энэ тэгээд Австралийн эмнэлгийг амар хүүдэн гэж сонссон баггүй юу гэсэн чинь ер нь бол өдөржингөө бүр маш бөхчим халуун байсан. Тэгээд одоо л нэг жоохон орж ирж байна. Шүн болж байгаа болохоор тэгээд одоо сайхан унтаж амраа та. Тэгээд маргааш өглөө чадвал бол би аль болох бичлэг хийгээл явахыг бодож байна. Гэхдээ бас юу болох нь маргааш өглөө уулзъя та. Өглөөний мэд. Одоо өглөө 6 болж байна. Би босоод нүүр гараа угаачаад усаа ахлуулах гад хүлээгээ сууж байна. Шөнө бол нэлийн дайггүй унтлаа. Midwife орж ирж хүүхдийн зүрхний цохилт бол миний даралтын тэрийг үзээд тэгээ бас нэг цаг өрөөж аваад тэгээ буцаад унцаад сая нэг өвдөлтөд туслаа хийлгэжлээ. Хөвтөж байна. Ингээд одоо тэгэл өвдөж эхэлнэ. За энэ тусал нэг өвдөлтөд туслах юм шиг л. Тэгэл маш багаар эхлээд хийдэг байна уу? Саясаалсан гол томроо намайг одоо өрөөгөө тэнэлцүүлнэ.
Өөрөө л айгүй гоё тухтай юм байна уу? Гоё том өрөө. Сантиметр хэлсэн бай. Ингээд өөрөө ажиллах таалагдсан юм бэ. Гурван байртай юм бэ. Амар өгдөөд сая бүр бөөлжлөө. Bleeding got worse, okay. I'll just be at the desk if you want to. I'll do it after everything. Have you had issues with... Нэг болохоор буцлуус эстэй. Roast chicken. And no, not much pain. Би дөрөв одоо яг 2 хоног чинь одоогийн байдлаар бол сүү ороогүй. Тэгээд
балконыг ерөөсөө хөөж чадаагүй. Ер нь л тэгэл амар юм байна. Тэгээд Австралийн нөгөө нэг юм лид нь ерөөсөө нөхөрийн оноолдоггүй болохоор шүүн бүр ялангуяа бүр үнэхээр чанга байна. Өлсөж байна. Хитэж баг масалтай талхан балах иддэг хүн чад энэ юу болцсноо л чинь дөөр. Манай нөхөр бүр амар их дөөр юм дуулнал ирээд байгаа байлаа гэдэг тавд ирэхгүй л дээ. Долоогоос л ирэх. Тэр хүртэл битээс хэрэгтэй ёо. Тийм бол биш үү? Ирэхгүй нь шууд. Тэгж бодож байна. Ингээл өдөржингөө идэх хоолунд хийгээл ирж байгаа манай хүн. Тэгэл бид гурвчны нэг яаж өрөвдөл байж байна. It's off. I hope you go home today and Alright. Школд намайг гэртээр жолно нэ. Тэтэй гарахаас өмнө би хүүхдийн шаарлалт энэ дээрээс асуух хэрэгтэй. Тэр яаж дөрсөн талаараа хайл дээрээ заяа яагаад гэвэл бичиж чадаагүй. Австрал бичүүлдэг юм лээ. Өөр дөрсөн. Тэгтээ бүргүнхээр чангүйсэн заяа. Би нөгөө сэтэл дээр дөрсөн шүү дээ. Тэгээ сэтэл хэлгээд байж байгаад сэтэлтэндээ нэг дээр юм учраас 10 см хэлтгөөд тэгээд эмчнэр нь одоо ингээд төрийгээд түлж эхэлсэн. Лонгроо тэр төрөлт маань эхэлсэн. Манай хүүхдийн толгойч доор байсан. Бүр ингээд их баригч нь wifi-г үснэ баригдаж ийн гэдэг байгаа байхгүй. Тэгээд би бүр чадлаараа ингээд түлсэн. Мэдээ юусоо болохгүй. Тэгээд бүр ингээд 2 цаг 30 минут баг 3 цаг тасралт төгөлсөн заяа. Тэгээд нөгөө нэг өвдөлттэй үедээ өвдөлттэй үед хамаард юм лээ. Тэгээд өвдөлттэй үед болохоор би ингээд шууд угаалтал эсвэл бөөлжөл эсвэл унтаал заяа. Тэгэл өвдөлттэй рангууд нь биш үү ингээд хүчээр юм болшоол амар түлээл. Тэгэхээр болохгүй тэгээд эмчнэр ингээд танаа хүүхд ингээд хитрхи том байгаа болохоор ерөөсөө багтахгүй юм байна. Тэгээд бараг 9 өнгөрч байгаад бараг 10 болж байгаад нөгөө нэг багцаар татж ингэж гаргаж үзье. Тийм арга байна гэд. Тэгээд шууд эпидурал хийж эхэлсэн. Доруулоо. Тэр нь бас бүр яа яг төрөлт эхэлсэн. Тэгээд ингээд юу гэж хаад юу лээ агшилт тэр нөгөө юм өгч хаад тэр үнэхээр амар байсан ёо. Бол 8 орноос дээш нэгдсэн хүнд ингээд эпидурал хийдэг юм байна л да. Тэгээд би ингээд ялтажгүй гүйдэн толгой ингээд багцаар татуулж гаргах яарлагтай болсон учраас хийсэн. Тэгээд би бүр ингээд баг ингээд
4.2? 4.2. Amazing. Good job, darling. Yeah, looks nice and clean. Oh, bring you in. Имлгээс одоо галаа. Манай baby.